ажлын хүрээнд өнөөдөр Монголын үйлдвэрчний бол манай үйлдвэрчний хэвлэл Монголын үйлдвэрчний хэвлэл томоохон байгууллагатай бол нийслэл нийгмийн түншлэлийн хүрээнд хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг асуудлаараа бол санамжт гарын ус асуурлаа. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод бол Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 60 гаруй хувь байдаг. За мөн Монгол улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Тэгэхээр энэ олон аж ахуйн нэгжийн хувьд бид нар энэ хөдөлмөр хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энд бол үйлдвэрчний хэвлэл за хотын захиргаа бол зайлшгүй хамтарч ажиллах шаардлага байна. Тийм учраас өнөөдрийн энэ санамжтай бид бол энэ тухай бол хамтран ажиллах гол чиглэлүүдээ бол тусгасан байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангах энэ чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр бол үйлдвэрчний хэвлэл хот хоёр бол хамтран ажиллах юм байна. За мөн энэ эдийн засгийн хямралтай байгаа үед ажлын байраа хадгалж байгаа хөдөлмөрчдийн ажилчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах хамтран ажиллаж байгаа энэ байгууллагуудыг урамшуулах тэтгэх асуудалтай бас үйлдвэрчний хэвлэл хот хоёр хамтран ажиллахаар бол тохирсон байж байгаа. За хөдөлмөрийн соёлын аяныг бол бас нийслэлийн хэмжээнд өрнүүлэхэд үйлдвэрчний хэвлэл хот хоёр бол хамтарч ажиллах юм аа гэдэг бол энэ дээр туссан байгаа. За мөн яг энэ үед бол ажилгүйдлийг бууруулах, за хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангасан, ажлын байраа хадгалж үтсэн аж ахуйн нэгж байгууллага ажил олгогч нарыг урамшуулах ажлыг бас хамтар зохион байгуулахаар ингээд дурдсан байгаа. Тэгээ цаашлаас нь бол үйлдвэрчний хэвлэлтэйгээ бүхэн хамтарч энэ чиглэлээр бол хамтарч ажилланаа гэдгийг бол илэрхийлэхэд зүйтэй хаа гэж бодож баярлалаа. Шинэ оны босгон дээр Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо, Монгол улсын хүн амын дийлэнх олонх ажиллаж амьдардаг нийслэл Улаанбаатар хотын засаг даргын тамгын газартай хамтран ажиллах энэ санамж хүчинд гарын үсэг зорж байгаадаа баяртай байна. Энэ харилцаа бол бас өнөөдөр шууд эхэлж байгаа харилцаа биш. Олон жилийн энэ харилцааг баталгаажуулж өргөжүүлэх ийм зорилготой ийм санамж хүчиг 2007 онд Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо, за манай нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний хэвлэлийн холбооны санаачлагаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал тавьж тодорхой чиглэлээр асуудал оруулж энэ нийслэлд нийгмийн түншлэл хөгжүүлэх энэ тогтоол гарсан. Тэгээ энэ 2007 оны энэ тогтоолын хүрээнд манай нийслэлийн хэмжээнд нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр за нийслэлд ажиллаж амьдарч байгаа олон хүмүүсийн энэ хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, тэдний цалин хөлс, нийгмийн хамгаалал, за нийтлэг үйлчлэгийг сайжруулах чиглэлээр бас тодорхой ажлууд өнгөрсөн хугацаанд бас үр дүнтэй хийгдсэн. Тэгээ өнөөдрийн хувьд бас энэ санамж хүчийг бас өөрийн гэсэн онцлогтой гэж би хэлмээр байна. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. За 2016 оны улсын хурлын болон орон нутгийн сонгуулиар энэ засгийн эрхийг авах энэ боломжийг олж авсан зүүнний бодлоготой Монгол Ардын намтай, за түүний засгийн газартай, нийслэлийн төр захиргааны байгууллагатай Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо бас энэ санамж хүчгийн хүрээнд нэлээд өргөн хүрээнд хамтарч ажиллах энэ боломжийг өнөөдрийн санамж хүчийг бий болгож байна. Тэгээ энэ хүрээнд бид аль болохоор нийслэлд ажиллаж амьдарч байгаа ард иргэдийнхаа энэ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аль болохоор ажлын байрны баталгааг хангуулах, за энд ажиллаж амьдарч байгаа олон мянган иргэдийнхаа эрүүл аюулгүй орчныг сайжруулах чиглэлээр энэ нийгмийн түншлийг хөгжүүлэх энэ боломжийг бүрдүүлэх энэ саналыг манай нийслэлийн засаг даргын тамгын газар сайхан хүлээн авч өнөөдрийн энэ хамтын ажиллагааны гэрээг баталгаажуулж байна. Тэгээ өнөөдөр шинэ оны босгон дээр бас ийм үр дүнтэй ийм гэрээ санамж хүчинд гарын үсэг зурсандаа талархаж байна. Тэгээд нийслэлийн засаг дарга, за нийслэлийнхаа төр захиргааны байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд нийслэл нийгмийн түншлэл өмнөхөөсөө илүү
одоо хөгжих болтугай гэсэн өрөөлийг өргөн дэвшүүлье.